хэрэгтэй болсон. Хуучин нийслэл хүрээ ийхүү шинэ нийслэл Улаанбаатар болсон билээ. Зөвхөн худалдаа жижиг гар урчууд лам нарын хот байсан нийслэл хүрээ маань орчин үеийн аж үйлдвэр соёл боловсролын өндөр хөгжил үхий 500 мянгаад орсон суугчтай манай их орны төв улс төрийн голом тулан өөрчлөгдлөө. Нийслэл хот маань ардын хувьсгалын 69 жилийн дотор өөрчлөгдөн шинжилэгдэж орчин үеийн өнгө төрхийг олсон боловч харамсалтай нь үндэснийхэн уламжилт уран барилгын дурсгал хэвэд загвар уламжлалан том баг хадгалан үлджээ. Бид их орондоо шинэ нэгмийг байгуулахдаа харийн орны бэлэн загварыг хуулбарлах гэсэн анхаархан бодлогон хөтлөгдөн алдсан шиг юм. Нийслэл хотоо хэтэрхий Европ шинжтэй болгосныг өөрчлөлт шинжилгээ өнөө үед ил тодор ярих боллоо. Дэцгийн байгуулж үлдээсэн уран барилга, гар уралдын тэр үнэт зүйлийг шинээр сэргэн байгуулах үйлс нийслэлийнхний төдийгүй манай бүх иргэдийн хойшлуулшгүй зорилго болж байна. Улсын хан голомт Улаанбаатар хотыг Монгол түмнийхэн ур ухаан эрдэдүгэ хослуулсан холойрын хүмсийн нүдийг хүчрэлж сэтгэлийг уйсгасан жинхэнэ Монгол хот болгох ажлыг зөвхөн монголчууд таалагдвал Монгол ухаанаараа